Сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Мэнд подкастын янж байна. Сайн байцгаана уу Око байна. За өнөөдөр Око бид хоёр сууж агаад ерөнхийдөө бол идэх эмгэг өөрөөр хооллох эмгэг гэдэг зүйлийн талаар ер нь ярилцъя гэж бодлоо. Тэгээд Око маань болохоор яг хоол зүгээр бас мэрэгшиж нарийн сурсан учраас Окогоос би ер нь айгүйх асуулт асуух гад ер нь ботцсон сууж байна. Тэгээд ер нь яг энэ идэх эмгэгийн талаар би ерөнхийдөө бол яг сайн мэдэхгүй байгаа. Тийм учраас шууд бараг Окогоос асууя гэж бодоод байна. За тэгээд Око ер нь яг идэх эмгэг, хоолтын эмгэг гэж яг юу вэ? Ямар насны хүмүүс ер нь хүү тохиолдолд идэх тэр талаар нэг ярьж өгчдөх үү? Идэх эмгэг гэдэг нь болохоор ер нь бол нөгөө нэг ерөнхий ойлголт. Тэгээд яг идэх эмгэгийн маш олон төрлүүд байдаг. За жишээлбэл одоо нөгөө дэлгэн бариад тэгээд өөр айгүй ийм хэмээн жиндээ хүрсэн мөртлөөсөө тэрэндээ сэтгэл нь ханахгүй улам туураад идэх жингээ хасах оролдлого хийгээд идэх ч юм уу тэгсээр хагаад бүр ингээд нөгөө хэмээн байх ёстой жингээс маш бага жинтэй болоод шимэг ижлийн нутагт ороод үүссэн тэрийг анорексия гэж нэрлэдэг. Тэгээд тэрнээс гадна эсвэл одоо нөгөө хоол идчихэд араас тэрийгэ гимшээд тэгээд тэрийгэ бүлжиж буцааж гаргадаг ч юм уу эсвэл гүйлгдэг цай ч юм уу гүйлгдэг юм ч юм уу уугаад гиз цэвэрлдэг цай өнтер уугаад тэгээд тэрийг одоо эзэн юм буцааж гаргах гэж хичээдэг гэдэг ч юм уу тэрийг болохоор булимия гэж нэрлэдэг. За тэгээд булимия нь болохоор ингээд маш олон төрлөөд гэдэг ч юм уу тэгэхээр яг ингээд тус бүрчлэн ярих юм бол маш урт зүйл болно. Гэхдээ ер нь бол яг хооллох эмгэг буюу идэх эмгэг гэдэг нь хүн тэгээд хоорондын харилцаа юм одоо эмгэг болсон байгаа гэж хэлдэг гэсэн үг. Тэгэхээр хоолыг зүгээр ингээд миний одоо бие организмын үйл ажиллагааг хангалттай надад шинж хэмжээл өгөх зорилттой гэдэг ч юм уу эсвэл ингээд одоо би өссөн үедээ хоол идэх ёстой гэдэг тэр холбоо байхгүй алдагдаад хоолнд хүн ингээд хитрхи байх ёстойгоос нь их ач холбогдол өгөөд тэгээд тэр нь ингээд амьдралын чанарт нөлөөлөлүүд эхэлж байгаа. Яг тэр үеийг л ер нь бол идэх эмгэг гэж нэрлэдэг. Тэгээ өмнө нь болохоор би яг зөвхөн одоо сэтгцэн эмч биш хоол зүйчээрээ мэрэгшээд явж байхдаа ингээд энийг мэрэгшиж эхэлж байхдаа гэх юм уу яг зөвхөн хоолны тухай асуудал гэж боддог ус ахгүй ингээд би өөртөө ингээд одоо тарган санагдаад байгаа учраас би жингээ барихын тулд хоолн дээр анхаарах ёстой. Тэгэхээр ингээд жоохон анхаарчгал болно гэдгсэн чинь тэр нь болохоор ингээд бүр цаашлаад яваадсэн чинь ингээд яг сэтгцийн асуудал байсан. Тэгээд сэтгэлзүйтэй бүр ингээд нарийн ягт холбоотой зүгээр тэнгууд надад ингээд бодохоор чинь зарим хүмүүс дэлгэн барайл өөрийгөө тархан гэж бодоол дэлгэн барьдаг. Зарим хүмүүс болохоор тэгдэггүй шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын чинь хооронд ингээ ялгаагаад байгаа байхгүй. Тэгэхээр яг ямар ялгаа нь үндсэн ялгаа нь сэтгэлзүйд ер нь бол байгаа юм байлээ л дээ. Тэгээд одоо нөгөө нэг бас хүмүүс заримдаа ингэж ойлгоод идэв шүү дээ. Нөгөө хооллох эмгэг гэхлээрээ одоо надаас тэгж бас суужсэн хүмүүс зөндөө байдаг байхгүй. Хооллох эмгэг гэхээр зөвхөн одоо нөгөө нэг юу яадаг нөгөө нэг кино минодор гардаг шиг яг ингээл хоол өвдөс огт идэхгүй хоол харангууд ингээл амар ингээл anxiety-тэй болоод тэгэл өвдөс ингээл амар турцсан. Тэгэл бүр ингээд нөгөө ямааны 3 гэдэг л юу гэдэг лээ тэр шиг ингээд бүр амар турхаалцсан. Тэгсэрнээс хоол идэхгүй яваад идэг хүмүүсийг эднэр бол нөгөө хооллох эмгэгтэй эсвэл идэх эмгэгтэй хүмүүс гэж яриад байдаг шүү дээ тий. Тэнгүүд бас нөгөө талд одоо юу гэдгийг нэг стресс гэрээ ч юм уу нэг хоол идээд байдаг. Гэхдээ өөрийгөө яагаад гэдгийг мэдгүйрнээс амар хоол идээд байдаг. Тэгээ идэх стогоос илүү хэмжээгээр идээд яваад ингээд нэг таргалтай хүмүүс бас байгаад идэв шүү дээ тий. Эднэр бас хооллох эмгэг рүү орох уу? Орно. Ер нь бол яг л нөгөө түрүүний хэлсэнчлэн хоол болон хүн хоёрын хоорондын харилцаа алдагдсан. Хоолнд хитрхи одоо гиперфокус хайперфокус орсороо чинь өгдөг болтон тэр хүмүүсийг яг ингээ хооллох эмгэгтэй хүмүүс одоо жишээлбэл тэр нөгөө махлаг одоо илүүдэл жинтэй мөртлөөсөө байнга турхыг хичээдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэнгүүтээ ингээд амар нэг болохоор одоо огт хоол идэхгүй ингээл 3-4 хоног явцдаг ингээл амар бага юм идэ. Тэгжсэн ямар ч хяналтгүй маш ихээр ингээд бүр ямар ч хяналт авахгүй өөрийнхөө дуртай дургүй бүх юмыг одоо пицца, торт, юу ч үгүй бүх төрлийн хоол хүнсийг холиод иддэг. Тэгээ тэрэн дээр ингээ ямар ч хизээч цадах мэдрэмж төрөхгүй. Тэгэхээр тэр өглөх мэдрэмж
яаж төрдөг үү? Өсөх мэдрэмжинд одоо хүн чинь физиологоор бол яг яах ёстой вэ гэхэлэр чи ингээд надад өсөх мэдрэмж төрлөө те ингээд би яг ингээд бие организмоос одоо ходоод орж унах ч юм уу те ингээд бие организмоос надад чи одоо өсөж шүү хоол идэх цаг болсон байх шүү гэд дохио өнгөд нь би окей гэд очиж хоол идэх ёстой те. Тэгээд би цадсан үедээ цадсан гэдэг мэдрэмж аваад те тэр дохиог нь авангуудаа эдгээ болох ёстой. Тэгэнгүүт зарим хүмүүсийн хувьд болохоор энэ ямар ч мэдрэмжийг мэдрэх ямар ч юуг болцсон гэдэг одоо мэдрэмжгүй мэдрэлгүй гэх юм уу тий хар ухаанаар харууг хэрэглэх юм бол тэгэхээр өсөх мэдрэмж гэж яг юу байдгийг хитрхи өөрийгөө өсгдөг эсвэл огт өсөөгүй байхдаа маш ихээр иддэг ч юм уу тий зарим хүмүүс болохоор цагаар хооллдог болсон байдаг тэр ч гэсэн ер нь бол идэх юм ихтэй орно тэгэхээр өглөөний цаг заавал 8 цагтуун тиймээс би дахиад 4 цагийн дараа өссөн байсан ч өсөөгүй байсан ч өдрийн хоолоо идэн тий ерөөсөө тэр нэг өсөх цадах мэдрэмж гэдэг тэр зүйлд л удирдагдаж хооллохоо болцсон байгаад байгаа асуудлыг юм бол хэлдэг гэсэн үг. Тэгээ одоо энэ нөгөө хооллох эмгэг байгаад байгаа шүү дээ. Тэгээд яг сайн мэдгүй байгаа ч гэсэн өмнө нөгөө нэг статистик дээр харж байгаад Монгол улсад бас хүүхдүүдэд зөнхлөн тохиолдож байгаа энэ өсвөр насны хүүхдүүдэд зөнхлөн тохиолдож байгаа энэ сэтгцэн эмгэгүүд дотор энэ зан үлийн эмгэгүүд тэгээ дээрээс нөгөө хоолтын эмгэгүүд бас орсон байсан байхгүй тэр ялангуяа хүүхдүүдэд. Тэгэхээр ер нь ямар насны хүмүүст энэ хооллох эмгэг, идэх эмгэг түгээмэл тохиолдод идэг юм бол ер нь ер нь бол хамгийн түгээмэл тохиолддог нь болохоор эмэгтэй хүсний хүмүүс гэхдээ эрэгтэй хүмүүст бол зүүн тохиолдож гэсэн тохиолддог. Гэхдээ яг эмэгтэй хүмүүс тэгээд өсвөр насны яг өсвөр наснд үүсгэж эхэлдэг гэх юм те. Тэгээд эмчлэхгүй яваад байгаа учраас өсвөр наснд эхэлчихэд тэгээд ингээд бүх амьдралын туршид үргэлжлээл яваад идэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь бол охид бүсгүйчүүд л одоо өртөх магадлалтай байдаг гэсэн үг. Тэгээд яг хооллох эмгэг бол олон улсад одоо олон улсын судалгаа олон улсаас гаргаж ирсэн тоонуудаар бол яг нөгөө нас баралтанд хүрэх эрсдлээрээ маш өндөр тооцогддог байхгүй юу. Тэгэхээр хооллох эмгээс болж маш олон хүмүүс амнасаа алддаг гэсэн үг. Тэгээд өсвөр насны хүүхдүүдийн бараг 20 орчим хувь нь хооллох эмгэгтэй байдаг гэсэн бас тоо байдаг. Тэгэхээр энэ бол зөвхөн яг онцлогдоод гарч ирээд судлагдсан тоо шүү дээ. Тэгэнгүүт онцлогдоогүй хэд байгааг бид нар мэдэхгүй. Яагаад гэвэл өсвөр насны хүүхэд болгон эмчэд очиж ханддаггүй бүтгэгддэггүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо тэгээд нөгөө нэг альтрун бас ингээ хэлсэн штэ. Ер нь бол ингээд нөгөө нэг юутай хооллох эмгийн цаана ингээд цаашаа ингээ сэтгэл зүйтэй холбогдоод явдаг юм байна гэд хэлсэн штэ тий. Тэгэхээр түгээмэл одоо хооллох эмгийн ард явж идэг түгээмэл тохиолддог одоо сэтгэл зүйн асуудлууд гэдэг юм тий. Эсвэл өсвөр насны хүүхдүүдэд одоо магадгүй өсвөр насны хүүхдүүдэд ингээ түгээмэл тохиолдоод гэж юм. Тэгэхээр тухайн хүүхдүүд яг ямар цаанаа одоо сэтгэл зүйн асуудалтай ч юм уу сэтгэл зүйн эмгэгтэй болоод байгаа учраас хооллох эмгэг үүсэж байгаа гэж ер нь тийм таамаглал байдаг болов. Ер нь бол нийгэм маш ихээр нөлөөлдөг. Яг нийгмээс ирж байгаа хандлага тэгэхээр зөвхөн ингээд одоо ангийнхан ч юм уу те гадны нөлөөнөөс ирж байгаа биш бас гэр бүлийн асуудлууд хүүхдийн сэтгэл зүйд тэгж нөлөөлөх магадaltaй байдаг. Тэгэхээр одоо жишээлбэл махлаг хүүхэд байлаа гэхэд чинь ээж аав нь өөрийнхөө хүүхдийг те одоо чи ямар их иддгийг тэрийг хараач энийг хараач те тэр ийм туранхаа байна чи яхаараа юм тарган болч тийм гэдэг ч юм уу те ингээд нөгөө хүүхдээ ингэж ийм шэйм хийхтэй бүлэдэх гэрт нь гэрийн орчин нөхцөл тэр хүүхэд байнга тийм дарамт авч ин тэ тэгэнгүүтээ гэрээсээ гараад анги дээрээ ч юм уу сургууль дээрээ ч юм уу очиод ангийнхаа хүүхдүүдээс бас тийм юм сонсох ч юм уу тэ ингээд хүүхдүүд чинь хож өгдөг шүү дээ. Ер нь өсвөр насны хүүхдүүд чинь айгүй тийм юу гэдэг шүү дээ. Харгас идэг тэ хэлж байгаа үгээ бодохгүй би хүний сэтгэлд юм хийж болоо гэж ерөөсөө бодохгүй. Тэгээд тэрнтэй холбоотойгоор ангийнхаа хүүхдүүдийг шоглон хочлон тий. За тэгээд тэр нь ингээд эмзэг тусдаг хүүхдүүд байна. Зүгээр за GPT ингээд олон юм яриад ингээд орхидог бас хүүхдүүд байна. За тэгэнгүүт яг эмзгээр хүлээж аваад тэрийг ингээд үйлдэл болгож хэрэгжүүлээд тий өөрийнхөө надад нэрэл юм асуудал байгаа юм байна гэж бодоод байгаа хүүхдүүд нь ямар хүүхдүүд юм бэ гэхээр ерөөсөө гэр бүлд эрүүл харилцаа байх байгаа хүмүүс өвчлэн тийм байх гэдэг. Одоо ээж автагаа дотн нээлттэй ярилцаж чаддаггүй ч юм уу тий. Гэртээ очиод уг нь бол ингээд амар амгалан газар очиод амрах ёстой шүү дээ тий хүүхэд
хүүхэд чинь. Тэгээд эцэг эхээсээ үгүй миний охин бол ингээд сайхан хөөрхөн те хамгийн мундаг хамгийн үзэсгэлэнтэй гэдэг ч юм уу те. За мэдээж заавал амар тэгэж одоо өргөх ба шаардлагагүй. Гэхдээ ямар ч гэсэн ингээд хүүхдтэйг юм дотн харилцаа үүсгээд за энэ хүмүүс чамд ингэж хэлж ивэл энэ асуудал тэр хүмүүст л байна гэсэн үг чи юусаа асуудалтай гэсэн үг биш гэдэг ч юм уу те. Ингээд нөгөө ийм ойлголцол байхгүй байгаа учраас тэр нийгэмд болж байгаа асуудлыг гэртээ хүүхэд авчираад тэрийгэ дотроо хадгалж яваад дээрэс нь гэр бүлээсээ дахиад тийм юм нэмж сонсдог байх юм бол бүр айгүй тийм эмдгээр тусаад идэг гэсэн. За тэгээд дээрэс нь одоо нөлөөлж байгаа бас нэг том хүчин зүйл юу вэ гэхээр сошиал орчин байгаа. Сошиал орчин дээр хүн болгон төгс олцсон тий. Тэгээд хүн болгон гой биетэй олцсон. Хүн болгон тэнгууд одоо ингээд нэг юм юу үүссэн байгаа даа л да. Хөөрхөн байна гэж ямар байхыг хэлэх юм те гой биетэй байна гэж ямар байхыг хэлэх юм мундаг байна гэж ямар байхыг хэлэх юм гэсэн нэг тийм стандартууд үүссэн. Гэтэ тэр стандарт нь яг хаач бичигдээгүй ямар ч хуулинд бичигдээгүй те бид нар болохоор яг бидний толгойд үүссэн юмнууд байгаад байгаа байхгүй юу. Зүгээр л нэг юмыг амар олон давтамжтай үзсээр агаад ийм байх чинь гоё юм бэ. Ийм байх чинь гоё биетэй байх юм бэ гэдэг ч юм уу те ингээд ойлгоцсон. Тийм болохоор тэр стандартт нийцхийн тулд нийгмийнхаа одоо тэр хүрээлэгт багтах гэдэг шүү дээ. Нийгэмд үүссэн байгаа тэр нэг бичигдээгүй стандартад нийцхийн тулд хүн чинь угаасаа ингэ цаанаасаа хичээн тий. Нийгмээс гадуур амтан байхыг хинч хүсэхгүй шүү дээ. Тийм учраас сошиалор болж байгаа зүйлсийг хараад бусад хүмүүстэй өөрийгөө харьцуулаад тий зургийг ингэж харж одоо интернетийн инстаграмд нэг хүн гой зураг хийсэн байлаа гэж бодоход харж байгаад өөрөө бусад толон тараад би ч одоо юу вэ тий гэж боддог ч юм уу. Тэгэхээр тэр асуудлыг бас ингэж эмзгээр хүлээж авж ийна гэдэг нь өөрөө бас ингэж сэтгэл зүйн хувьд доктортой биш тий тэгээ бүрэн боловсрсан биш ямар нэгэн суур асуудалтай байгаа учраас ер нь бол тэгж хүлээж авах гэдэг. Гэхдээ сошиалд бол бүр ингэ сэтгэл зүй хичнээн эрүүл байгаа хүн байсан ч сөргөөр бол нэрээ нөлөөлөхөр нэг хэсэг бол амар явсан. Одоо л ер нь бол хүмүүс ингэ нэрээ ингэ зураг янзалж болдог тий хүмүүс тэр бэлгүүсийг яаж ч нарийсгаж болж ийн гэдэг ч юм уу тий үзгийг яаж ч томруулж болж ийн гэдэг ч юм уу ингэ ийм ойлголттой болоод байгаа. Тэрнээс ч өмнө бол зүгээр харсан болгондоо итгэл явдаг гэсэн. Тэгээ тэрийг өөрөө бас тийм болохгүй л хичээдэг байсан. Ер нь бол харин тийм яг сошиал медиа тэгээд энэ надаа энэ нөгөө нэг K-pop beauty стандарт гэдэг юм ердөөсөө таалагдахгүй байгаа байхгүй тий яаж л угаасаа амар ирчээ аваад байна. Тэгээ Mandy үеэс эхлээл ер нь угаасаа ингээл нэг хэдэн 2010 онд 2000 оны ихээс сүүлээс нэг амар хөгжөөлөх ирсэн шүү дээ тий. Тэгэл нэг л амар туранхай тэгээл амар хөөрхөн цагаан арстай хүмүүс тий. Тэнгүүд ингээд нөгөө одоо энэ хүүхдүүд чи ялангуяа яалч өдөр K-pop интер гэл ингээд үзээл. Надад тэр нь бас ингээд амар буруу санагдаад байхгүй. K-pop угаасаа л бүгд нарийнхан шүмбийсэн цагаан туранхай тэгээд ингээд нэг тийм хүмүүс эдэн штэ тий. Тэгэхээр тэрэн дээр жоохон ингээд яаж ингээд зөв хүүхдүүдэд мессеж энэ өгөх гэдэг юмнууд бас амар учир дутагдaltaй болоод. Гэтэ сүүлийн үед бас K-pop-ийн зарим артистууд нь жоохон өөр болоод, айдлууд нь жоохон өөр болоод, амар fit mid болоод ингээд байх шиг лээ. Гэтэ дийлэн хүн л стил амар туранхай тий нэг тийм байдаг учраас тэгээд тэрэн дээр миний зүгээр амар жоохон санаа зовоод угаасаа л бүх хүүхдүүд сонсож гин K-pop-ыг тэгээд тэрийг яг харж гин тэгээд хүн угаасаа харсан үзэж байгаа юмдаа л илүү их inclined болж явна шүү дээ. Тэрийг илүү их дагана. Ер нь бол одоо нөгөө нэг яг тэрийг ингэж харьцуулаад одоо би ингээд эдгээр юм байхад би юм байгаад байна гэд өөрийнхөө бие организмыг биеийг бие галбарыг яг байгаагаар нь хүлээж авч чадахгүй байгаа тэр чинь нөгөө дисморфофобиа гэдэг. Тэгэхээр хүн өөрөө өөрийнхөө тэгээ тэр нь ингээд ямар нэгэн үйлдэл болоод тий одоо гоо сайхны мэдсэл хийдэг ч юм уу тий өөхөөс оруулдаг ч юм уу тий тэгээд гэх юм бол бүр дисморфомания болчдөг. Тэгэхээр нөгөө нэг одоо бие өөрчлөх тийм өөрийгөө бүр ингээд яг байгаагаар нь хүлээж авч чадхаа болцсон тий. Тэгэхээр ийм асуудал үүсэхгүй тулд яах вэ гэхээр хүүхдийг яг жоохон байхаас нь эхлээд бага байхаас нь эхлээд хүмүүс хоорондоо тий харилцан адилгүй байдаг. Хүний бие ийм байж болдог тий. Хүнд
удамшил генетик гэж асуудал байдаг тий. Тэгээд тийм учраас одоо зарим хүн том таазтай, өргөн таазтай, зарим хүн нарийнхан таазтай байдаг гэдэг ч юм уу тий. Зарим хүний одоо цээж нь том байхад, өргөн байхад зарим хүнийх нарийнхан байдаг гэдэг ч юм уу тий. Ингээ бүр багаас нь тэрийг ингээ суур боловсрол болгож ер нь бол олох нь амар чухал юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Эрүүл мэндийн хичээлийн үнцийн Монголд ингээд айгүй тийм муу алдагдсан байгаа юм шиг санагдаад байдаг. Яг тэр эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт энэ бүх асуудлуудыг оруулж өгөх юм бол тий айгүй тийм одоо ирээдүйдээ хэрэгтэй алтаа хэрэгтэй зүйл болох юм болов гэж би ер нь бол бодоод идэг байхгүй юу. Тэгэхээр хүн нөгөө нэг одоо хүн болгон өөр ингэсэн онцлогтой байдаг. Хүмүүс өөр байдаг. Хүмүүсийн галбар өөр янз бүрийн төрлийнх байдаг гэдэг ч юм уу тий. Тэрийг багасаа зүгээр л одоо бид нар нэг дээр нөхөн 1/2 гэдэг шиг тархин дотор суугаад өгчих юм бол том болоод ер нь бол ийм нөгөө нэг ойлголтын зүг рүү гарахгүй байх магадлал өндөртэй юм шиг санагдаад идэг. Тэгээд нөгөө нэг одоо манай монголчууд чинь яг ингэдэг шүү дээ. Монголчууд ч гэлтгүй ер нь дэлхийн нийтээр ямар нэг одоо дуучин ч юм уу тий ингээд алдартай хүн айгүй тийм одоо бусад хүмүүс эрдэн одоо Селена дээр гэхэд тий жишээ аваад үзэхэд нэг хэсэг нэлийн махалсан шүү дээ. Тэгэнгүүт ингээд амар ингээд бүр тэр нь ингээд маш муу зүйл юм шиг маш болохгүй зүйл юм шиг тий ингээд тэр хүн тэгэж жоохон жин нэмэл яг ингээд өмнөх Селена байха болчихж байгаа юм шиг тий ингээд шал ийм амар муухай хандлага гарч ирж байсан. Тэр үед би анзаарч байсан хгүй. Тэгээд тэгсэн чи сая бас нөгөө нэг Ariana Grande бас ингээд турцсан гараад ирсэн шүү дээ. Тэгсэн чинь бас ингээд яах вэ ингээд тарган байж болохгүй, туранхай байж болохгүй. Зүгээр л ингээд бидний тархинд үүссэн байгаа тэр стандартад л хүн нийцэх ёстой болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр хүний бие ингээд амьдралынхаа явцад өөрчлөгдөж идэг те одоо хүн жирэмсэн болуулж нэмдэг, хүүхэд төрүүлээд ингээ нэмдэг эмэгтэй хүн те. За тэгээд дараа нь буцаад ингээд ийм зүйл хийснээр буцаад өөрийнхөө хэмжээнд хүрдэг гэдэг ч юм уу те. Ингээд хүний бие амьдралынхаа үе шат бүхэнд ямар нэгэн гадны нөлөөнөөс болоод өөрчлөгдөж идэг. Энэ өөрчлөгдөх нь хэвийн зүйл шүү гэдгийг л хүүхдүүд багаас олгуулад өгөх юм бол юм амар дэжгүй ахал гэж боддог. Харин тийм нөгөө нэг энэ body shaming гэдэг одоо хүнийг бие хаагаар нь гутаанд оромжлох гэх юм уу те. Энэ бас ер нь айгүй ихтэй. Монголд бол зүгээр амар энгийн гэдэг юм үү те. Харангуудаа ингээл баг сайнууч баг байхгүй. Үжиж ямар таргалтай. Нүрэн дээр чи ямар Тэ энэ төр тэгээд нөгөө нэг юу гэхээр бас би заримдаас ингээд юу гэдгийг бүр ойр дотныхоо хүмүүнийг харахлаараа бас өжиж яасыг ингээд таргалцсан юм уу гэж ингээд нэг заримдаа бас хэлчих гээд байдаг байхгүй юу. Тэр нь юутай бас ингээд холбоотой байна гэж бодлоор би ингээд угаасаа нийгмийн угаасаа тийм ингээд нийгмийн хувьд энэ ч манай нийгмийн хувьд нормал зүйл. Тэ ингээд нэг харангуудаа өжиж яасаа их таргалцсан. Өжиж нь турцсан биш үү? Өжиж ингэсэн биш гэдэг ч юм уу те. Иймэрдүү зүйлүүд айгүй нормал болохоор хүн болгон тэрийг нормал гэд хүлээгээд авцсан. Гэхдээ эн чинь бас нэг талаараа хүнд ингээд нэг тийм нэг стресс үүсгээд байгаа байхгүй те. Нэг стресстэй байдлыг. Тэгэхээр энэ дээр бас бид нэр ингээд ялангуяа хүүхдүүдийнхээ хажууд ч юм уу те үг хэлээ угаасаа тэр хүүхдүүдийн чинь даалт ухамсарт ээж аав эргэн тойрныхоо хүмүүсийг юу хийж гэн ямар үйлдэл хийж гэн хараад даалт ухамсартаа суулгаад кодлол явж байгаа шүү дээ те. Тэгэхээр яг хүүхдүүдийнхээ хажууд ингээд яг айгүй тэрийг цэгнэх систем шиг байгаа те. Юу ярьж гин, юу хэлж гин, элен далангуй харилцаасаа гадна яг тийм нөгөө нэг яг хүүхдийн хажууд юу ярьж байна. Одоо магадгүй те том хүмүүс бол ингээд ядаж юм юу ярьж байгаа ойлгож байгаа те ингээд нэг тийм ааш тэнгүүд хүүхд чинь болохоор яг ингээд цав цагаан цаас шиг те гаднаас хүлээж авч байгаа юм бол нэг энэ юм бэ энэ тийм юм бэ ингээд яг тийм болчдөг те тэнгүүд ээж аав нь хоорондоо магадгүй хин нэг юм муулж тэгээд зургатаар гарч байгаа ямар нэгэн хүн ч юм уу те өө эн чинь амар бүдүүн болцсон гэдэг ч юм уу те. Тэнгүүд хажууд нь сонсоод сууж байгаа хүүхдийн хувьд болохоор бүдүүн байх нь муухай юм бэ гэдэг ч юм уу тийм ойлголт үүсчээд идэг. Тэнгүүд эсвэл одоо нөгөө бас хүүхдүүдийн үзэж байгаа контентууд дээр бас анхаарах хэрэгтэй тий. Тэр контент дээр ямар мессеж өгөхөөр яриа гарч ийн харилцан яриа гарч ийн гэдэг ч юм уу тий. Одоо гэхэд манай дүү жоохон 6 настай мөртлөөсөө нэг өдөр анаа би яагаад ийм том хацартаа юм бэ? Би ингээд хүсээ задгаа тавьж явмаар энд үсээ боолтоо ингээд сүлжээд явахаар хөөхөн штэ энд үг гэнгүүт үгүй анаа би үсээ задгаа тавиад хацраа нуумаар энэ би юм яагаад том хацартай юм бэ гэд хэлж байгаа хгүй. Тэнгүүт тэр ингээд ямар нэгэн гэр бүлд нь бол ингээд хүүхдийг чи том хацартай энэ дарган мэн бүдүүн мэн гэж хэлэх юм бол байдаггүй. Тэнгүүт
тэр үзэж байгаа контенттаа ингээд ухаал асуугаадсан баггүй юу анд ингээд яагаад чи ингээд хацар чин чамд таалагдахгүй байгаа яагаад хацартай байх нь ингээд муухай гэдэг анд боддیں۔ Ингээд асуугаал гэсэн байхгүй. Тэгсэн чинь тэр нэг үзэж байгаа нэг юмн дээр нь тим юм яригдсан байна. Тэгээд тэр нь ингээд хацрыг бүр ингээд амар татаж матаад яасан ч юм бэ. Ямар ч нэг тим юм болсон байгаа байхгүй юу. Тэнгүүд нь би ингээд тайлбарлаж өгч байгаа байхгүй анд уу ингээд чи ингээд жоохон хүүхэд байхад ингээд хүүхдүүдийн хацранд угаасаа ингээд дотор талд нь тий антомороо ингээд бүр ийм өөхөн бүрхүүл байдаг. Ягаад гэвэл анд уу ингээд жоохон байгаа учраас юм руу унаад гимтэж магадгүй тий ингээд өөрийгөө гимтээж магадгүй. Тийм учраас тэр бүх эрсдлээс хамгаалахын тулд анд уу ингээд зөөлөлж өгөхийн тулд энд нь ийм өөхөн бүрхүүл илүү том байдаг юм аа. Тэгээ чи угаасаа ингээд том болоод ирэхээр тий амьдралын ихэнд чиний ингээд энэ хацар чинь буцаад ингээд хөрхөн мумгар хацар нь байхгүй болчихноо. Тэгээд тэр нь ч гэсэндээ химийн асуудалтай ингээд хацартай байж байгаа хацаргүй болох нь ч гэсэн химийн асуудал магадгүй хацар чинь тэр чигээрээ ингээд хадгалагдаад үлдэж ч магадгүй тэр нь ч гэсэндээ химийн асуудал ингээд ямар ч байсан чи бол ингээд угаасаа л бидний хувьд гүнж бүх ингээд өөрийнхөө хувьд ч гэсэн гүнж ивэрэл үлдэх ёстой гэх тэгээд ингээд тайлбарлаж өгч байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрнээс хойш ойлгоод маргаашнаас нь аня би үсэж үлдүүлээ аня би үсээ бой. Тэгээд анд уу чи ингээд энэ хацартай тий бомгор хацартай байгаа чинь чиний эрүүл гэдгийг хэлж байгаа. Ингээд энэ хүүхэд чинь эрүүл юм бэ ямар гоё эрүүл хүсэж байж байгаа нь тий ээж аав нь хүүхдээ ямар гоё хүсэж байгаа ингээд харин ч бүр ингээд анд бахархах хэвээр зүйл ахгүй юу гэх тэгээ хэлэнгүүт ингээд тэр үед ингээд ойлгож байгаа хгүй. Тэгэнгүүтээ ингээд тэр үедээ юм хэлэхгүй өнгөрч байгаа. Тэгээд дотроо ингээд тэр хүүхэд чинь бас ингээд анализ хийгээд авсан мэдээллийг боловсруулад явж байгаа хгүй тий. Тэнгүүдээ маргааш нь ирснээр аня би үсэж үлжүүлъя гэж байгаа хгүй юу. Тэгэхээр яг л багаас нь ийм ойлголтыг хүмүүст ингээд тайлбарлаад өгөөд хүүхдэд ийм байдаг юм байна гэж ойлгуулад өгчих юм бол яг тэр өсвөр наснд үүсэж болох асуудлын эрсдлийг бууруулах юм болов гэж бодож байгаа юм бол. Наач энэ яг саяны чиний хэлснээс бас нэг сурах айгуу чухал юм байгаа даа тийм. Ингээд хүүхдүүд ингээд нэг юмд ингээ айгүй хөрхэн чиний хэлгээр цагаан ингээ цаашиг тэгээ нэг юмд ингээд хилэнгүүд айгүй итгэвчтэй амархан ирнээсээ тэр буруу бодож байгаа зүйлийг нь ээж аав нь ойр дотных нь хүмүүс нь айгүй ойрхон ярилцдаг байж байгаад ухаж ойлгоод тэгээ засаад өгөх юм бол тэр нь засаг айгүй хурдан бас засагдах боломжтой тий. Тэр нь айгүй хөөрхөн хүүхд төр ингээд яг асуудал илэрж байгаа үед нь дор дорн засаад байвал тий. Тэгэхээр заавалчгүй нөгөө нэг юу гэдгийг ингээд амар ингээд хүндэрсэн хонж гэдэг мэтгэл зүйн асуудалтай болоод насан туршийн хойно нь ингээд тэр хүүхд чи одоо өөртөө итгэлээ алдчихээн тий. Тэгээ тэрнээс улбалаа янз бүрийн сэтгцийн одоо сэтгэл зүйн асуудлууд үүсэж гин. Гэх мэтчлэн амар олон юмнаас нь ингээд сэргийлж байгаа байхгүй тий. Баг наснэр зөвхөн ээж аав нь ярилцсанаар заавалчгүй тийм тэгэхээр тэр бас айгуу чухал байгаа. Тэгээд альтурны бас нөгөө нэг хэлсэн энэ одоо юу гэдгийг хооллох эмгэгч гэдэг юм уу те энэ одоо идэх эмгэг дээр бас нэг сэтгэл зүйн асуудлууд нь юу гэхээр нөгөө би бас нэг нөгөө What Happened to You гэдэг нөгөө нэг операгийн нэг бичсэн ном байдаг байхгүй тэрэн дээрээс уншиж ирсэн. Тэр ингээд нэг эмэгтэй ингээд яг тэрийг нөгөө бодит тэм кейс. Тэгээ нэг эмэгтэй ингээд айгүй хооллох эмэгтэй баг ингээд 20 жил 30 жил яваад нэг таргалал нэг амар тураал нэг ингээд огцон мэдээлэл таргалал ингээд яваад байдаг. Тэгээ тэр эмэгтэйг ингээд ерөнхийдөө яг ингээд depression дээр нөгөө таргалсан асуудлаасаа болоод тарган хүн гэдэг ч юм уу эсвэл одоо тэгэхэд туранхай байна гэдэг ч юм уу нөгөө сэтгэл зүйн докторгүй тий. Тэгээ тэрнээсээ улбалаад нөгөө нэг сэтгэл гутрал ч юм уу сэтгэл төвчлөлт янз бүрийн юмнууд develop хийгээ. Тэгээд ингээд яг ингээд ухаж ойлгох тэр хүнийг deep down ингээд онцлох тийм нөгөө нэг сэтгцэн юмч байгаагүй юм байна л та. Ер нь тэгээд бүр 20 30 жил тэгээ явцсан. Тэгтээ стил терапистээр явдаг гэсэн. Тэгээд нэг ингээд finally нэг сэтгцэн эмчтэй уулзсан чинь тэр сэтгцэн эмч болохлоороо тэр хүний юу харсан бэ гэхээр бүр ингээд нөгөө бага насныхан тэр childhood trauma харсан, бага насныхан trauma харсан. Тэгээ бага наснда тэр хүүхэд нөгөө айгүйх abuse төртдөг байсан, бусд хүмүүсээс айгүйх айдаг байсан, гэр бүлийн орчин эрүүл аюулгүй байгаагүй, тэ айц хүчтэй байсан. Тэгээ тэрийгээ тэр хүүхэд юугаар хаадаг байсан бэ гэхлээр нөгөө өөрөө ингээд нөгөө хоол идэнгүүд ингээд мэдээж таргална шүү дээ тий. Тэгээ таргалангуудаа ингээд өөрийнх нь биеийн гадаргууд үүсэж байгаа тэр нөгөө одоо илүүдэлчин юм уу эсвэл тэр нөгөө нэг тарган өөхөөрөө нөгөө өөрийгөө тийм хамгаалагдж байгаа мэдрэмж авдаг тийм байсан юм байна л та. Тэгээд нөгөө сэтгцэн юм чи нөгөөдгийг нь олж уншлаад нөгөөдөн дээр нь ажиллаад ингээд finally ингээд нэг жоохон ингээд зүг болдролтой орсон. Тэгэхээр гих мэдчлэн нөгөө сэтгэл зүйн эмгэг гэдэг чинь өөрөө бас яг нэг юм нэг ингээд нэг тийм нэг бичний биштэй ингээд нэг яг ингээд за энэ бол
гараад бариад тэгээ нүдээр хараад шууд энэ юм байна гэж хэлчих боломжгүй те ямар нэгэн шинжилгээ хараад одоо бид нар цусны шинжилгээ хараад өө энэ ингэсэн юм шиг байна гэдэг нэг баримжаалах те тооцоолох боломжтой дээ шүү дээ. Тэнгүүд чинь математик тестээр тийм ерөөсөй байхгүй те. Тэгэхээр ярилцах бүр ингээд маш сайн ярилцаж тухайн хүний ухах те ингээд бүр ярихгүй байгаа нуугаад байгаа эсвэл бүр мартагдсан ч юм уу те зарим хүмүүс чинь тэр нөгөө нэг хүчээр мартдээ штэ муу дурсамжуу те тийм хүмүүс бас байдаг. Тэгэхээр тэрийг буцаад минь бол ингээд маш олон өдрийн олон одоо сешн явж иж тийм явах процесс ахгүй те ер нь бол яг нэг удаа ярилцаад бол угаасаа ингээд юу ч гаргаж ирэхгүй нэг удаа ярилцаад ер нь бол хоорондоо хүмүүс танилцаал өнгөрнө те. Тэнгүүд яг ингээд бүр маш сайн л ер нь бол хүний ухдаг байх хэрэгтэй бүр ингээд ухаад асуугаад магадгүй сэтгцийн эмчнэрт бол яг тухайн үеийн тэр хүний нөхцөл байдал нь нөгөө өөр одоо чухал байгаа учраас тий тухайн хүнийг ямар шинж тэмдгүүдтэй эсвэл ингээд ямар зөвөөрөөр шаналгаад байна вэ гэдэг тэрийг аль болох одоо ингээд хурдхан шиг дараад өгч хүн тий амьдралын чанарыг хурдхан шиг сайжруулад өгч хүн буюу эмэн эмчилгээгээр тий сайжруулад өгч хүн чухал гэдэг. Яг сэтгэл заслаар мэрэгсэн хүний хувьд бол зүгээр л хүндээ маш юм нарийн холбоог үүсгээд тухайн хүний итгэлтэй юмнуудыг ингээд өөр төрөг хүлээж аваад тэгээд яг ингээд гоё ухаад тэр дотор нь нуугдсан байгаа юм хэлэхгүй байгаа юмнуудыг тий ийл гаргаж ирээд юм аюулгүй орчныг бүрдүүлж өгөх нь л юм бол амар чухал юм санагдаад идэг. Тэнгүүд ингээд саяных амар тийм сонирхолтой кейс байгаа хгүй тий тараглаад өөхөн бүрхүүл үүсэж байгаа нь намайг энэ гадны муу муухай юмнаас хамгаалаад байна гэдэг тэр бодол хүртэл ингээд энэ чинь нөгөө юу аахгүй тийм мэжик гэж бодлого аахгүй тийм ер нь бол ингээд тэр чин бодит зүйл биш шүү дээ хизээч бид нар тараалдаг гадны муу муухай юмнаас өөрийгөө нөлөөлнө хамгаална гэж байхгүй гэтэл тэр хүний тархин дотор үүссэн тэр ингээд энэ нөгөө бодлын одоо гажуудал гэх юм уу тийм ингээд бодол нь хүртэл өөрөө юм гажууд бодолтой болсон байгаа гэсэн үг байгаа байхгүй тийм тэгээд нөгөө тэрийг нь бас тэгээ ингээд ухаж ойлгоод гаргаж ирээд тэр хүнд ойлгуулна гэхлээр бас амар гоо. Яг л ингээд хөвчнээ ингээд хүмүүстэй угаасаа чийжсэн мэдж байгаа штэ ярилцаа сууж ахаар ингээд нөгөө нэг яг за одоо ингээд надад ийм мэдрэмж төрөөд байна гэхлээр тэр мэдрэмжүүдээ угаасаа явж байгаа бүр амар олон жилийн өмнөх юм дээр ингээд суур үүссэн ч байсан юм уу те ингээд тэнгууд хүмүүс одоо яг чиний дээр нэг бол ингээд void тэгээ тэрийгээ шууд мартчихдаг scoop бол угаасаа л зүгээр мартагдчихдаг те яг ингээд нөгөө нэг memory гэдэг чинь бас ингээд яг итгэж болохгүй те ингээд бидний ингээд санаа хой гэдэг чинь тэр нь өөрчлөгддөг бидний юу гэж бодож байгаа нэг юм хараад жишээлбэл нэг юм одоо энэ нэг болж байгаа нэг үйлдэлийг чип дээр зэрэг сууж байгаа харж байгаа хэрнээсээ 4 жилийн дараа 5 жилийн дараа ч юм шал өөрөөр санаж яадаг тий. Тэгээд өөрөөр санаж байгаа юмдаа тэг итгэцэн явж яадаг тий. Тэгэхээр тэр бас нэг энэ хүний нэг сэтгэл зүйн асуудлын бас нэг амар өрнөт зүйл гэх юм уу? Тийм тэгээд яг саяны чинь хэлсэнчлэн нөгөө нэг memory гэдэг зүйл чинь ингээд байжгаад тийм мартагдчихж болдог. Яг юу болсон тэр үйл явдал нь мартагдчихж болно. Гэхдээ тэр зүйлийн бидний сэтгэлд үлдээсэн тэр мэдрэмж нь тий одоо тэр толбоо нэг юм уу тий хадгалагдаад үлдчихдэг. Тэгэхээр яг юунаас олж техник ингээд мэдгүй мөртлөөс би яагаад юм болсон юм бол гэд тий тэрнээс болсон юм болов нээс болсон юм болов гэж ахуу зарим хүмүүс бол боддог. Зарим хүмүүс бол угаасаа л би угаасаа ийм хүн гэд тий би угаасаа л ийм хүн намайг ингээд ойлгоогүй болоогүй гэдэг ингээд үндсэн нөгөө гол шалтгаанаа олохгүй тэгээд ер нь бол ангаахад ч гэсэндээ тий одоо бүх өвчний хувьд чинь ингээд бид нар шалтгааныг авч үзэж эмчлэх нь хамгийн чухал гэдэг шүү дээ ингээд шинж тэмдгийг дарж байгаа ч гэсэндээ яг одоо бактерийн гаралтай үргэлжлэл байх юм бол зүгээр тий бид нар антибиотик өгөөд тэр тухайн бактерийн эсрэг эмчилгээ хийж байгаа чинь шалтгааны эсрэг эмчилгээ болж байгаа тий яг тэрнтэй адилхан яг одоо чиний чамд төрж байгаа энэ мэдрэмжийг яг юу үүсгэсэн бэ тий тэрийг олчих юм бол тэрнийгээ одоо буцаж очиод тэр үедээ буцаж очиод ч юм уу тий сэтгэл санаагаараа тэгээд тэрийгээ буцаад ингээд тайлгаруулж өөрийгөө аргадах боломжтой байдаг л гэсэн үг тий тийм за тийм байна. Ер нь тэгээд за битэр баахан нөгөө нэг юунаас эхлэв хооллох юмгээс эхлэв баахан мэдрэмж энэ төргээ жоохон альчлаа. За гэхдээ яах вэ? Тэгээд юу яагаад одоо тэгээд ингээд за ингээд зөвхөн одоо хооллох юм идэх юм гэдэг чинь зүгээр л нэг хүн нэг хитрхи хидээд байгаа эсвэл хитрхи бага идээд байгаа асуудал биш юм байна те. Энэ ингээд сэтгэл зүйтэй ингээд нэг толботой асуудал юм байна гэд ер нь
хүмүүс маань ойлгож байгаа. Тэгээд одоо ингээд жишээлбэл одоо юу гэдгийг миний эргэн тойронд ч юм уу эсвэл тэгээ би одоо жишээлбэл ямар нэгэн сэтгцтэй холбоотой хүн биш байлаа гэж бодоход миний эргэн тойронд эсвэл миний өөр хүүхэд ямар нэгэн идэх эмгэгтэй байвал би тэр хүмүүст юу нь яаж туслах вэ? Мэргэжлийн бус хүмүүсийн зүгээс ээж аав багш нар нь яаж туслах вэ? Тэ ямар тохиолдолд мөн бас юм сэтгцэн эмчид ч юм уу эсвэл яг ямар эмчид хаашаа хандах ёстой вэ? Хоол зүйчд хандах ёстой юм уу? Сэтгцэн эмчид хандах ёстой юм уу? Хиймлэг рүүгээ явах ёстой юм уу? Тэрэн дээр нэг зөвлөгөө өгөөч. Ер нь бол яг одоо хооллох эмгийн тийм үндсэн эмчилгээнд олон улсад бол яг одоо гадны улсуудад Монголд бол яг яадгийг сайн мэдгүй байна. Яг үнэлэхэд тэгээд олон улсад бол яг гэр бүлийн терапи ер нь бол маш чухал үүрэгтэй байдаг. Тэгэхээр зөвхөн тэр хүүхэдтэй ажиллах биш, тухайн гэр бүлтэй ажиллаа, тухайн гэр бүлийн хандлага ер нь ямар байгаад байна тий. Тухайн гэр бүл ээж аав нь хүүхдээ зарим хүүхдүүд чинь ээж аавдаа хэлдэггүй тий. Ингээд зүгээр би гадуур мэдчихсэн ингээд хоол идэггүй ч юм уу тий. Ингээд худлаа ярьдаг болсон байдаг тий. Тэгэхээр ээж аав нь тэр асуудлыг мэдээд байна уу, мэдэхгүй байна уу тий. Яг тэрийг ингээд бас тодруулах нь маш чухал байдаг. Тэгээд ээж аав нь мэдчихвэл ямар арга хэмжээ авч байгаа юм уу авахгүй байгаа юм уу тий. Чи бити маялаад гэдэг зүйл ингээд зүгээр над хоолоо идэр гэж юм хиндээ сайхан харагдах гад гэх юм ингээд жоохон харгас хөвгтэй шүү дээ манайхан ч. Тэгээд ах юм бол хүүхдийг бол хизээч тухайн хүүхэд өөрөө хичээсэн ч гэр бүлийн асуудал дээрээс ингээд тийм одоо гэр бүлийн дотоод орчин хортой байх юм бол тэр хүүхэд зүгээр болох идэх тий магадлал юм бол буураад явчихдаг гэсэн үг. Тийм учраас яг гэр бүлийн одоо ээж аавтай тулж харьцах, ойр дотны хүмүүстэй тулж харьцах, тэгээд тухайн хүнтэй мэдээж өөртөө ганцаарчлсан терапи сешнүүд явуулах хэрэгтэй. Тэгээд дээрээс нь хэрвээ шаардлагатай болвол эмийн эмчилгээ бас хийдэг. Тэгэхээр хамгийн түрүүнд ийм асуудал ах юм бол магадгүй сэтгэл зүй ч юм уу сэтгэл засалч эмч дээр нь бол очиж болох байх гэж бодож байна. Яг ингээд энэ асуудалтайгаа тэгээд хүнд хэрвээ бүр үнэхээр хүндэрсэн эмийн эмчилгээ шаардлагатай ч юм уу тийм байх юм бол сэтгцэн эмч дээр очиод эсвэл шууд сэтгэл засалч эмч нь бас өөр эмчилгээ бичдэг боломжтой. Ер нь бол тэгээд яг одоо ойр дотны хүмүүсийн хувьд яаж туслах юм бэ гэдэг нь хамгийн одоо хийж чадах одоо анхны тусламж гэх юм уу тий. Тэр нь яг хэлж байгаа үг хэлэн дээрээ л маш сайн анхаарах хэрэгтэй. Хэрвээ энэ ингээд дэглэн бариад өөртөө таалагдах болцсон юм байна да гэд бодох юм бол тий ингээд хоол идэхийг болцсон юм байна да гэх юм бол маш болгоомжтой хандах хэрэгтэй. Чи зүгээр ид гэд тэр хүн хизээч иддэг болохгүй тий. Чи зүгээр бити маялаад гэхэд гэх юм бол тэр хүн өөрийгөө маялж байгаа гэж юус бодохгүй байгаа тэр хүн үнэхээр дотроо ингээд энэ хоолыг идчих юм бол ийм юм болно гэсэн ямар нэгэн юм төсөөлөл өөрт нь байгаад тэр нь ингээд өөрт нь айдас үүсгээд байгаа учраас зүгээр шууд ингээд хэлсэн ч одоо өндрөөс айдаг хүнийг чи маялаад зүгээр доош хаар гэдэг ингэдэггүй шүү дээ бид нар ч өснөл уснаас айдаг хүнийг шууд ус руу түлхэж унгаахгүй шүү дээ бити маялаад тэгээд яг тэрнтэй адилхан тухайн хүний дотор нь ингээд бидний нүдэнд харагдахгүй айдас байгаад байгаа учраас тэр айдаст маш болгоомжтой хандах хэрэгтэй. Тэгэхээр үг хэлэн дээрээ маш анхаарах хэрэгтэй. Хамгийн нэгдүгээр хоёрдугаар чи ингээд өвдсөн байна тий чамд асуудал үүссэн байна гэдгийг маш одоо зөв талаас нь ойлгуулад ингээд одоо айтаахан зөвөр ойлгуулж илдгээр тий хэлэх ёстой гэсэн үг. Тэгээд тэгж жагаад чамд тусламж хэрэгтэй шүү гэдгийг бас ер нь бол бас ойлгуулад тэгээд боломжтой бол ингээд мэрэгжлийн хүнээс л яг зөвлөгөө аваад тусламж үйлчилгээ аваад явах юм бол илүү найдвартай. Тэр чинь бас нэг үүсчихээрээ шууд эмчилгээ зүгээр болчихдгоо. Юу нь бол яг архаг хүчин шиг байдаг байхгүй юу? Сэтэрдэг. Ямар нэгэн амьдралын одоо хэцүү үе шатанд ч юм уу тий дахиад ингээд овоо гайгүй болцсон явж байгаа. Дахиад гаднаас ямар нэгэн тийм дайралт одоо мэдгүй найз залуугаасаа ч юм уу тий чи таргалсан биш дээ ч гэдэг юм уу тий тиймэрхүү үг сонсоод буцаад насанд хүрсэн хойно ч гэсэндээ сэтэрч болно. Эмэгтэй хүний хувьд бас хизээ сэтэрдэг вэ гэхээр төрсний дараа ер нь бол зэтрэлт бас нэлээд явагддаг. Яг гэвэл угаасаа бие галбир амар хөвчлөгддөг учраас тий буцаад шууд нэг өдрийн дотор жирэмслээс өмнө байсан бие галбиртай болж чадахгүй шүү дээ. Тийм болохоор тэрнээсээ болоод бутардаг. Тэгээд тийм хүмүүс чинь өөрийгөө миний нөхөр миний хайртай хүн надад намайг хувь хүн хүнийг минь олж хараад дотоод хүнийг минь олж хараад надад ингээд дурлсан шүү. Ийм учраас бид хоёрын хооронд тий хайр сэтгэлийн харилцаа үүссэн шүү гэж ойлгохоосоо илүү гадаад төрхөнд амар холбогдол өгөөд. Тэгтээ одоо би ингээд таргалчаар нөхөртөө таалагдхаа болж болов гэдэг ч юм уу тий ингээд тим юм дээр бас ингээд одоо
тэрхийн өндөр ач холбогдол өгөөд идэг. Тэгээд тэрнээсээ болоод бас өөрийгөө аягүй зовоодог. Тэгээд нөгөө нэг идэх юмгийн сэтэрдэг гэдэг ч юм уу. Тэгэхээр яг нөгөө дүнж эхэлж явах үед нь арга хэмжээ аваад тэгээд цаашдаа ийм мэдрэмж төрөх юм бол би яах бэлээ гэдэг аргаа тэг хүн мэддэг болчих юм бол амьдрахад илүү хялбар болно гэсэн үг. Тэгээд тийм асуудал үүсэх болгонд л шаналаад яваад ах юм бол хэцүү л дээ. Харин тийм дээ. Тэгээд ер нь гэхдээ тэгээд за хэрэв өсвөр насныхны хувьд залуучуудын хувьд гэж ярих юм бол тэгэл яалтчгүй л нөгөө ээж аав нь ярилцах зөв одоо бие галбирын талаар зөв мэдээллийг нөгөөхтэй угаасаа л ерөнхийдөө хөвчлэн ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийнх нь чанар нь бол яг хангалттай биш байгаа. Угаасаа бид нэр бүгд мэдж байгаа. Тэгээд тийм учраас тэгээ одоо ээж аав нь гэр бүлийн орчинд л ер нь буруу бодолтой байна уу, зөв бодолтой байна уу энэ хүүхэд гэдгийг заавалчгүй ярилцж ийж, сууж ийж тэгж л мэдэн шүү дээ. Тэгээд аль түрүүний нөгөө бас чиний хэлсэн нөгөө манайхан ч айгүй харгас хүүхдээ гэдэж байгаа шүү дээ. Тэрэн дээр бас айгүй надад зүгээр айгүй түгээмэл анзаардаг юм нь юу вэ гэхээр нөгөө хүүхдийн илэрхийлж байгаа зүйлийг айгүй ингээд бодлоггүйгээр зарим эцэгчүүд шууд ингээд буруу шаачдаг шүү дээ. Ингээд хүлээмжшүүрхгүй тий. Яг л за чи юугаа мэддгийн те гэдэг ч юм уу. За чи юугаа мэддгийн чи буруу яриад байна. Чи тэгдэггүй чи ингэдгийн гэдэг те. Ээж аавын заах гээд байгаа зөв чиглүүлэх гээд байгаа аргыг нь санааг нь ойлгож байгаа ч гэсэн арга нь буруудаад байгаа байхгүй те. Эхлээд хүнийг хүн болгоно л мэдээж хүн болгоод юу гэдэг чи тэршээ ярьж байгаа чи намайг чи буруу яриад байна. Ийм гэл ингээл хэлчингүүд надад амар муухай мэдрэмж төрж байгаа шүү дээ. Тэрнтэй яг адилхан хүүхдүүдийг тэр чинь бас нэг би хүн болоод ингэ явж байгаа шууд л үгүйсгээл шууд л ингээд ах юм бол багаар нөгөө хүүхдүүд чинь хэдий одоо ээж аавынх нь эцэгийнх нь багш нарын зүв байсан ч гэсэн багаар нөгөө доторхоо уудалж яриа болно багш угаасаа л ингэдэг ээж аав угаасаа л ингэдэг угаасаа л намайг ингэдэг шүү угаасаа л намайг ойлгохдаггүй шүү гэдэг айгүй түгээмэл хэрэгэлдэг нөгөө нэг өсвөр насныхны энэ нөгөө нэг юу байдэн штэ тий одоо угаасаа ойлгохдаггүй гэдэг тий тэгэхээр хүн болгон цаанаа өсвөр насны ч хүүхэд гэлтгүү том болсон хүн ч гэсэн бүгд л хүн болгон нэг ойлгуулах гад өөрийгөө ойлгуулах гад сонсогдох гад тэр мэдрэмжийг авах гад явж байхад нь шууд өөрийгөө илэрхийлж авахт нь бойл чи буруу яриад байна бойл чи ингэх гээд байна бойл чи тэг гээд ахаар нэг талаараа бас айгуу тийм нөгөө нэг улам л татгшоогоо болгоод идэм ш надад санагдаад эхлээ хүүхдээ сонсоод чи тэгэж бодож гин үү бас сонирхолтой л юм те тэгтээ би бол тэгэж бодож гин яагаад ч юм ингэж бодож байгааг би мэдэхгүй юм ч гэдэг юм уу те ингээд нэг гоё ингээд нэг харилцан яриа өрнүүлэх цаг гаргах те яг нэг quality time шүү дээ яг үнэхээр яг цаг гаргах тэр хүүхдтэйг ярьцах те нэг тийм л юмнууд байгаад байгаа юм л да тэгээд би угаасаа тэгэл ер нь ингээл нэг сэтгцийн эрүүл мэндийн талаар ярил хүүхэд насны өсвөр үеийнхний асуудлыг би ярьлаа дандаа л ярилцах руу угаасаа ороод идэв. Хамгийн чухал ярилцсан ер нь бол тэгээд яг тийм нэг чухал юм болохоор одоо нөгөө нэг хүүхдүүд ингээд яг хүүхдүүд амар их асуудаг шүү дээ. Ижээ яагаад ингэж байгаа? Аваа яагаад тийм юм? Энэ яагаад юм гэдэг ингээд айгүйх сонирхож асуудаг те. Тэр яагаадуудад яг тэр үед ингээд айгүй гой хариулаад өгч хэрэгтэй гэж бас бодоод байдаг. Яг ингээд нөгөө тайлбарлаад те. Тэгээд дээрэс нь тэр яагаад гэдэг асуултуудыг буцаагаад өөрсдөд нь маш сайн тавьж чадах ёстой юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Чи яагаад ингэж бодож байгаа? Чамд яагаад тэгж санагдаж байна? Чи юу гэж бодож байна? Энэ чамд ямар санагдаж байна? Яагаад ингэж санагдаж байгаа юм гээ те. Тэгэх юм бол тэр чинь нөгөө нэг чи тэр хүний амьдралыг те тэр хүний бодол санааг сонирхож байна. Тэгээд хөндлөж байна гэдэг үг бас. Яг үнэ тийм байгаа шүү. Тэгээд за өнөөдөр нэг иймэрдүү одоо энэ идэх эмгэг хоол эмгэгийн талаар жоохон ярилцъя гэж бодоод суулаа. Тэгээд огод өөр хэлэх одоо юу гэдгийг магадгүй өсвөр насныханд ч юм уу эсвэл зүгээр хоол эмгэгтэй явж байгаа хүмүүст юм уу эсвэл тийм хүмүүст амьдарч байгаа хүмүүст зориулаад янз одоо хэлэх үгч гэдэг юм уу эсвэл ямар нэгэн анхаарах тийм зүйл байгаа бол хамгийн нэгдүгээрт мэдээж ордны хүмүүстэй болгоомжтой тэг хүмүүсийн сэтгэл санаад маш болгоомжтой гэртэй тэг гэрэлж хандах хэрэгтэй шүү гэдгийг хэлмээр байна. Хоёрдугаар болохоор хэрвээ хэцүү байгаа бол хэрвээ энэ гээд хоолтой холбоотой асуудал чиний амьдралд ямар нэгэн байдлаар саад үүсгэж байгаа бол тэг амьдралын чанар цөргөөр нөлөөлөд байгаа бол
зүгээр л мэрэгжлийн хүний тусламжийг авч хаал гэж хэлмээр байна. Тэгээд хоол зүүж гэдэг бол одоо би ингээд сэтгцэн юмч биш зөвхөн дангаараа хоол зүүж байх юм бол юу хоолны талаар л зөвлөгөө өгнө тий. Одоо яаж тэнцвэртэй хооллох юм, яаж эрүүл хооллох юм гэдэг ч юм уу тий. Яг сэтгэл санааны хувьд тулж нарийн ажиллаж чадахгүй байхгүй юу? Тийм болохоор яг одоо нарийн тий сэтгэл зүй, сэтгэл заслаар мэрэгчсэн тэгээд яг ингээд нөгөө мэрэгчсэн хүн гэдэг чинь өөр шүү дээ. Тийм юм бол тэгэхээр яг тийм одоо мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авах нь нэгдүгээрт хоёрдугаарт тий одоо чухал. За тэгээд дээрэс нь хооллох эмгэг бол сэтгэл готрол, сэтгэл төвшил гэдэг зүйлстэй бас ер нь бол юм шууд холбоотой байгаад идэг. Тэгэхээр нэг болвол шалтгаан нь болдог, нэг болвол үр дүн нь болдог тий. Тэгэхээр эхлээд нь хүн сэтгэл готролд ороод тэгээд тэрнээс болоод нөгөө нэг сэтгэл готролтой хүмүүс чинь өөрийнхөө сэтгэл санааг өргөх ямар нэг юм шалтгаан хэрэгтэй шүү дээ. Ингээд хэцүү мэдрэмжээ дарах гэх юм уу тий. Тэгэхээр тэрний тулд ингээд нөгөө нэг яг одоо бидний донтолтын сэдв дээр ярьсан шиг тий тэр нөгөө нэг дофаминыхаа хэмжээг ялгаруулалтыг нэмэгдүүлэхийн тулд тэгээд нөгөө хоол идэхээр сахарлаг ялангуяа хоол хүнс хэрэглэхээр бидний аз жаргалын даварчин ялгараад тухайн үедээ ингээд сэтгэл ханамжтай мэдрэмж авдаг шүү дээ. Тэгэхээр яг тэр мэдрэмжийн төлөө ингээд нөгөө хамаагүй эзсээр агаад тэгээд тэрнээс үлдээ эмгэг болчдөг. Аль эсвэл эсрэгээрээ эхлээд нь зүг зүгээр явж агаад би тарган юм байна гэж шийдээд би дэглэм барих хэрэгтэй юм байна гэж шийдээд араас нь тухайн дэглэмээсээ гарч чадахгүй нөгөө дэглэмийнхаа боол болцсон тий тэгэж явсаар агаад тэрний сэтгэл готрол болчдөг. Тэгэхээр тийм учраас ер нь сэтгэл готрол ямар нэгэн байдлаар үүсч байгаа бол сэтгцэн эмчтэй, сэтгэл засалч эмчтэй ажиллах нь ер нь бол зүйтэй. Яа за ямар ч байсан ингээд өнөөдөр бит хоёр энэ подкастынхаа дугаараар идэх эмгэгийн талаар ярьлаа. Тэгээд окод зөндөө янз бүрийн мэдээлэл өгсөнд баярлалаа. Тэгээд магадгүй одоо сонсож байгаа хүмүүс маань энэ юуны талаар идэх эмгэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна. Тэгээд жоохон судалмаар байна гэж бодож ивэл окогийн бас нөгөө око эмч гэсэн око доогуур зураас эмч гэсэн Instagram хаяг дээр агиох мэдээлэлүүд оруулдаг тий. Ер нь хоол зүйтэй холбоотой. Тэгээд бас мөн сэтгцтэй холбоотой мэдээлэлүүд ордог. Тэгэхээр бас тэрийг ороод шалгаж болно гэж бас хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн ингээд энэ подкастыг суугаад сонссон, эсвэл ажиллаа хийж байхдаа сонссон тэг хүмүүстээ маш их талархлаа, баярлалаа гэж хэлээ. Тэгээд сонсож байгаа хүмүүс бас байвал одоо ингээд өөр хэрэгтэй байгаа ч гэх юм уу. Эсвэл бол ингээд өөрхөө сонирхож байгаа тийм сэтгцэн эрүүл мэндийн талаарх сэдв байх юм бол бас манай юун дээр Instagram хаягаар ч юм уу Facebook хаягаар бас биднэрт ингээд ирүүлж болно. Тэнгүүд бид нар бас тэрүүгээр ярилцахад бол бэлэн байгаа. Тэгээ угаасаа сэтгэл зүйн асуудал, сэтгэл зүйн янз бүрийн сэдвүүд бол угаасаа дуусахааргүй маш олон байгаа. Тэгэхээр гой сонирхолтой зүйлүүдийн талаар цаашаасынхаа дугаараар ярих гэд бас бодож байгаа. За тэгээд тийм байна да. Тэгээд тухлан сууж таалан сорьсон та нартай бүгдэнд нь баярлалаа. Тэгээд бүгд сэтгцэн эрүүл мэндэ дэмжицгээгээрэй гэж хэлмээр байна. За баярлалаа. Баяртай. Баяртай. Тэнгэр бүхэнтэйгээ